Канадын модон каркас барилгын технологи нь бидний амьдралд хамгийн таатай бөгөөд тохиромжтой экологийн орчинд бий болгодгоор онцлогдвол өнөөдөр тус барилгыг нэлээдгүй өргөн хэрэглэх болж байна. Түүгээрч барахгүй хойд Америк, Европын улс орнуудад жил бүр хэдэн 10 мянгаараа шинэ барилгууд баригдаж байгаа юм. Тэгвэл манай улс оронд ч энэхүү барилгын эрэлт хэрэгцээ өдөр эрт тусам нэмэгцээр байна. Ийм технологийн барилга баригдсанаар одоогийн тулгамдсан асуудал болох хотын утаа нэвтэршил, хөрсний бохирдол зэргийг шийдэж байгаа нь давуу тал юм а. Ингээд одоо үзэгч та бүхэндээ энэхүү технологиор үйл ажиллагаа явуулдаг Дулаанхан Үлзэд компанийг танилцуулъя. Барилгын модон хийц засал чимэглэлд Канадын модон каркас барилгын материалын худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Дулаанхан Үлзэд компани нь 2010 онд байгуулагдсан юм. Канада технологийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж байгаа учраас нэлээд баггүй нэг 100 гаруй барилгын объект ашиглалтанд оруулсан. Голдож манайх үйл ажиллагаа явуулдаг чиглэл маань бол улсын барилга гэхээс илүү хувийн орон сууц туслалын байшин төлхөө барьж гүйцэтгэж байгаа. Тус компани нь эрчим хүчний хэмнэлттэй Канадын модон каркас барилгын технологиг Монголд орж ирсэн цагаас нь энэ чиглэлээр ажиллаж, инженер техникийн ажилчид болон мэргэжлийн боловсон хүчин тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан чадварлаг хамт олон юм. Энэ хугацаанд амны орон сууц, жуулчны бааз, амралтын газар, уул уурхайн ажилчдын байр зэргийг барьж Монгол орныхоо бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмрийг оруулж байгаа. Одоо хамгийн сүүлд бол Арангаад 132 айлын орон сууц, эхний ээлжийн 44 айлын амны орон сууцны хороолол хэн төсөл хэрэгжүүлээ явж байна. Урд өмнө бол Батламгалын яамны генерал одоогийн орон сууцны ажил бод группийн уул уурхай ажилчдын байр нэлээд хэдэн байшин ашиглалтанд өгсөн гэх мэтчлэнгээр ажлууд бол хийгдсэн байж байгаа. Барьж гүйцэтгэсэн олон барилга байгууламж байдгийн нэг нь бэлгэд баригдсан энэхүү амны орон сууц юм а. Тус орон сууц нь 2 давхар бөгөөд хотоос 14 км-ийн зайд орших тус хаусд мөний худгийг шидэж өгснөрөө ихээхэн онцлогтой. Мэдээж хамгийн эхлээд бид нар Улаанбаатар хотын одоо хотчлт тэг хүн амын төвлөрөл тэгээд дээр нь одоо энэ хорт утааны одоо голомтонд хүмүүс маань монголчууд бид нар их амьдарч байгаа. Тэгээд мэдээж бид нар бас олон хүүхдтэй учраас цэвэр агаарт амьдрах хүсэл зорилготой одоо үргэлжлэгдээд тэгээд энэ Канада хаус барья гэд нэлээд олон судалгаа хийсний дараа Дулаахан Үлзэд гэдэг компанийг сонгоод энэ барилгыг бариулсан байгаа. Тэгээ манай байшин бол одоо яг Улаанбаатар хотын төв зэгээс 14 км. Ойролцоогоор 20 минутын хугацаанд хотын төв рүү орох боломжтой. За тэгээд бид нар бохироо мөн ходгаа бид нар өөрсдөө шийдсэн. Яг л одоо хотын орон сууцнд амьдрах одоо бүхэл болцоогоор бид нар амьдарч байгаа. Орон сууцныхаа зохион байгуулалтыг бол интернетээс олсон байгаа. Тэгээд Оросын Канад хаус барьдаг олон интернет веб сайтуудаас орж сонголтоо хийсэн. За манай байшингийн сонголт гэвэл ерөнхийдөө англи загварын сонголт байгаа. Тэгээд урагшаа хэрэг та нар урагшаа одоо 3 цонх нь гарсан. Тэгээд цаанаа бас жоохон илүүдэлтэй. Тэгээд ер нь харах юм бол бид нар метр квадратын харьцангуй жижигээр барьсан байна. За үүн бид нар нийтийн орон сууцнд амьдарсан. Тэгээд 9 давхар байшингийн 9 давхарт тэгээд хүүхдүүдэд гадаа салхилуулахад хэцүү, өвөл гадаа гарыг ихлээр одоо утаа ихтэй, тэгээд дуучин мэхтэй. Тэгээд хүүхдүүд мань гадаа гараа тоглож ирэхлээр машин замд ойрхон. Тэгээд ер нь хэцүү. Хэрвээ бид нар энд харах юм бол гадаа бид нар 0.7 м квадрат тий 0.7 хүүхдүүдэд хангалттай гүүгээ тоглолцох тий гадаа цэвэр агаараар шууд амьсгалчих их сайхан боломжтой байгаа. Бүгдээрээ хамтдаа ийм сайн технологиор баригдсан дулаанаа сайн барьдаг ийм сайхан хувийн орон сууцнд амьдрах тэр их ирч хүчээр үргэлж жигүүрлээсэ гэж хүсэж байна. Тэгээд бүгдээрээ сайхан цэвэр агаарт дулаан сайхан орчинд үр хүүхдүүдийн аюулгүй байдал сайхан ажид төрөө гэж уриалж байна. Амны орон сууцны удаан эдлэгэнд нөлөөлөх нэг зүйл нь яахын аргагүй ус чиг байдаг. Канадын технологийн байшин энэ асуудлыг төгс шийдэж чадсан. Ханах хийц болон дээврийн альч талаас нь ус чиг тусгаарлах зориултын материалаар хийж өгсөн бөгөөд энэ нь амьсгалдаг системийг бий болгодог. Ингэснээрээ ямар нэгэн цан тогтохгүй чигшилтийг бий болгодог байна. Канад байшин гэхээр үзэгч та бүхэнд хамгийн түрүүд модон материалаар хийгддэг гэсэн ойлголт орж ирж байгаа. Тэгвэл энэхүү байшингуудыг модоор хийдэг нь ямар ач тустай, ямар давуу талтай гэдгийг үзэгч танд сонирхуулъя.
Мод бол халуун болон хүйтэн агаарыг тусгаарлахдаа маш сайн. Энэ чанараараа бусад барилгын материал болон чулуун, бетон болон тоосыг бодвол илүү сайн байдаг. Мөн модон материалыг хэрэглэхэд хялбар, үзэмжтэй байдгаараа хамгийн эрэлттэй барилгын материал бөгөөд байгальд нөхөн сэргээгдгээрээ онцлог. Түүнчлэн модон арга бүтээцтэй барилгын технологи нь байгаль орчинд бага бохирдол үүсгдэг хөнгөн хөшүүн бус уян хатандууд газар хөдлөлтийн үед хөшүүн материалаар баригдсан барилгыг бодвол бага эвдрэлд ордог. Хүний амь насанд аюул учруулах нь харьцангуй бага байдаг. Канадын бүх модон хийц бүтээгдэхүүнүүд магадлан итгэмжлэгдсэн үнэлгээний стандартад нийцсэн байдаг. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй бөгөөд жилийн айлч улиралд богино хугацаанд барьж болдгоо. Модон барилгын дахин төлөвлөн өөрчлөхөд болон барилгыг өргөтгөх, доторх зохион байгуулалтыг өөрчлөхөд хялбар байдаг. Модон бүтцэн бетоноос 8 дахин, гангаас 400 дахин илүү дулаан тусгаарлагч болдог ач тустай материал юм. Амны орон сууцнд амьдарч байгаа хүмүүсийн хамгийн гол хэрэгэл бол мэдээ цэвэр усны асуудал байгаа. Тэгээ бид нар хашаанда 2 Канада технологиор барьсан найз нар хамтдаа амьдарч байгаа. Тэгээ дундаа бид нар нэг худаг ухуулад тэгээ 2 байрлал оруулсан байна. За тэгээ бид нар өвөлдөө зундаа цэвэр усаа хэрэгжилж байгаа. Одоо манай цэвэр ус бол ноцоос орох шахагтаад цэвэр ус маань бол гоожж байгаа та бүхэн харж байна. Тэгээд цэвэр усны минь нөөцийн сав бол байшин дотроо байгаа. Тэгээд бохир нь бол гадаа худагтайгаа холбогдсон байна. Тийм учраас одоо хаус амьдрна гэдэг бол маш их энгийн зүйл болсон байна. Тэгээ гол нь цэвэр усаа бид нэр шийдээд тэгээд бид нар бохиртойгоо холбосон байхад бол орон сууцнд амьдарч байгаатай бол ямар ч ялгаагүй байгааг бас та бүхэн харж чадна. Канадын модон каркас барилгын зарчим нь барилгын доторх эрүүл ахуйн шаардлагад үндэслэн бөгөөд мод нь хүний эрүүл мэндэд хоргүй, сэтгэл дулаан үзэмжтэй байдал нь хүмүүсийн сонирхлыг ихээхэн татдаг. Энэхүү байгалийн цэвэр материал нь олон жилийн ажиглалтын практикаар баталгаажсан байдаг давуу талтай. Канад технологийн барилгын хувьд бол давуу тал нь өрчин хүчний эмнэлтэд дулаалдагдал багтай, тэгээ өргөтгөж өөрчлөх боломжтой гол юм нь бол ногоон барилга технологийн цэвэр бүтээгдэхүүн, цэвэр модон барилга учраас энэ чиглэлээр хүмүүс илүү их сонирхож байна. Тэгээ өөрөө бас давуу чамд газар хөдлөлтөнд төсвөртэй, үзэмжтэй учраас хүмүүс энэ талаараа илүү их төлөх үе энэ Канад технологиг ойлгох нь барих нь давуу тал нь юм аа гэд нийтлэг ойлгож байна. Дулаанхан үзэд компани одоогоор найрамдал байралтай 146 м2 бүхий хувийн орон сууцыг захиалгын дагуу гүйцэтгэж байгааг үзэгч та бүхэн харж байна. Уг барилга технологийн дагуу OSB хавтан Guardian брендийн дулаалгын хөв бусад туслах чанартай материалуудыг ашиглаж байгаа юм. Гол 3-4 нэр төрлийн материал байгаа. Үүнээс болохоор OSB хавтан, мод Америк эрдэс хөвөн, бэхэлгээний төмөр, тэгээд яг стандартын дагуу хадаас гэсэн 4 нэр төрлийн бүтээгдэхүүн гол үндсэн материал маань болоо авчиж байгаа. Тэгээд энд миний гартынд баригдж байгаа хадаас бол яг энэ Канад модон каркасан барилгыг барихад үндсэн холбоос бүтээц хийцээ модоо хооронд нь холбох OSB-га модтойгоо бэхлэх гихт мэдсэн үндсэн бүтээцээс болно. Энэ нэр бол хийм буугаар бууддаг тийм хадаас байгаа. Энийний давуу тал нь болохоор сайн гэд харах юм бол үндсэн зүгээр шүрүүпээр шүрүүтгэлээр дутагдaltaй тал нь шүрүүп маань юу ягаа явчихдаг. Нөгөө ямар нэгэн газар хөдлөлтийн юм өсгөөд байшингийн ямар нэгэн хөдөлгөөнд толгоон тасрах юм уу нөгөө хан ихтэй очрол тасрах магадлал өндөрсөө явждаг. Хадаасны давуу талыг бол шүрүүп шингээс нь бол нөгөө эрс баттай учраас буцаж суурахгүй. Хадаасаар хадыг ихлээр уулны Канад модон каркасан барилгын яг зарчмын хувьд газар хөдлөлтийн төсвөртэй босоод хөдөлгөөнтэй чанарын панел систем учраас хөдөлгөөнтэй чанарын хувьд бол хадаасаар хадах ёстой байдгийг. Тэгэхээр хадаасаар хадсныхын дутагдaltaй тал нь бодглохлоор нөгөө юм эрзваагүй эрчлээсгүй учраас буцаж сугарах магадлал нь ихсэлждэг. Тэгэхээр энэ хадаасны гол давуу тал нь болохоор шүрүүп зүгээр энгийн хадаас хоёрын давуу талыг шингээсэн эрзваатай бөгөөд илүү уян тийм толгоон тасрахгүй зөөлөн байх шинж чанартайгаар хийгдсэн. Дараагийн үндсэн материал нь бол энэ OSB хавтан бол яг чанарын стандартын дагуу даацын хятадостой харьцуулахад бол цавуулаг тэгээд дээрээс нь нөгөө ширхгийн өрөлт жишээ нь OSB хавтан бол
Хятад Осби хатан бол ширхэг өрөлт замбрааг өрөлттэй байдаг. Яг Канадаас орж ирж байгаа стандартын Даци Осби бол ширхэг нөгөө Орос байнер шиг нэг ширхэг дагуу нэг ширхэг хөндлөг гэдэг юм өгцөн. Тэгээд гол онцлог шин чанар даралт нөгөө хэдийн хэмжээний шахалттай хийгдсэн. Тэгээд үндсэн нөгөө хийж байгаа цавуулагаас гол даацхийн шин чанар ялгарч байгаа. Модны хувьд бол яг энэ 18% чиглэлтэй Канадын стандартын моднууд хаан шал дээвэр гэсэн 3 янз байдаг мод 18 мод гэдэг 18-23 мод нь болохоор давхар хоорондын уучлалт шал гэсэн кискүүдээр орно хийцүүдэд орно. Гадны хан бол үндсэндээ даацын амч бол 14 мод ороо явчихна. Дотор өрөө хоорондын даацын бус хан дээвэр бол 9 мод буюу 90 мод ороо явчих. Жишээтэйгээр ингээд тустай стандартынхаа дагуу материалууд нь ороо явчихна. Манай компани гол давуу тал бол яг сонголт үнэн бол хэлбэлцэлтэй явагдаж байгаа. Энэ хэлбэлцлээс хамааран үндсэн одоо жишээ 850 мянган төгрөг юм уу сая 100-аар байшин бариулах юм бол сая 100 байсан 850 мянга байсан яг нөгөө Канад Осби бэлгийн хадаас нөгөө эрдэс хүмж орно. Бусад одоо гадны өнгөлгөө дээвэр тэгээд дотор засал байшингийн үндсэн ямар загвартай байх вэ ямар хэмжээтэй байх вэ гэдгээс хамаарат нөгөө сая 100-аар бариулах ч юм уу 800-аар юм уу саяар бариулах юм уу үндсэн үнийн сонголт бий болж авчиж байгаа. Тэгэхээр та бол захиалагч бол үндсэндээ за Канад байшин гэхээр дотор нэг энгийн обо байдаг энгийн юу гэдгийг нэг энгийн засал байдаг гэж ойлгож болохгүй. Тэгэхээр дотор талын заслыг яаж жишээлгэж болно интерьерийг яаж хийж болно. Гадна талыг бол ямар ч нөхцөлөөр ямар ч материалаар одоо үндсэндээ одоо жишээ нь манай компани хувьд бол яг заслын хувьд бол 4 сонголт байдаг. Гадна тулаал юуны өнгөлгөөний хувьд бол 4 сонголт байгаа. Загварын хувьд бол тухайн захиалагч интернетээс ч юм уу хаанаас ч байсан зураг аваад ирэхэд эсвэл өөрөө гараар зураг аваад ирэхэд ирэх бол яг Канад технологийн стандартын нормын дагуу зураг боловсруулад тэр зургийг чинь инженерийн хийсэлтэй зураг болгоод зураг хийгээд гаргаад машинкинд барихад хүчин түүнээс бол тийм учраас загварт ямар нэгэн загвар хэмжээнд хязгаарлагдах юм бол байхгүй. За манай барилгын энэ хувийн орон сууцны чиглэлээр баригдаж байгаа барилга. Тэгээд энэ Канад модон каркас барилгаар баригдаж байгаа. Тэгээд энэ эрдэс төвөн Осби автон энэ Канад мод гэдэг яг манай барилгын голлох материал. Энэ эрдэс төвөн нь болохоор бас Америкийн дулаан эрдэс төвөн. Тэгээд Осби автон болохоор Канад тусаас орж ирж байгаа яг манай энэ барилгын чиглэлээр зориулагдсан тийм автан байгаамаа. Тэгээд энэ автангийн онцлогийн ялгаа нэг бол хэд автан бодвол нэвтрэл юу сайтай даацын автан байгаа. Яг барилгын стандарт шаардлага хангасан ус чигэнд хөөж бамбахгүй тийм даац зориулттай автан юм байгаамаа. Энэ эрдэс төвн нь болохоор бас тоосон зориулахгүй гал төсвөртэй. Тэгээд барилгын яг эрүүл ахуйн шаардлага хангасан хүн байгаа. Тэгээ мод материал нь болохоор яг үндсэн чиглэлээр энэ манай барилгын яг үндсэн гол бүтээгдэхүүн болох энэ мод нь бол өөрийн нөгөө чиглэлийг нь хувь нь болохоор 12-аас 16% чиглэлтэй. Тийм Монгол модыг бодвол зөөлөн яг ширүүв хадаас хатахад нөгөө хагаар зуурахгүй тийм зориулт юм мод байгаа. Үзэгч та бүхэн ая тухтай тохилог дулаахан эрчим хүчний хэмнэлтэд орон сууц бариулахыг хүсвэл Дулаанхан Улзит компанийг зараарай. Тус компани хамгийн чанартай, баталгаатай орон сууцыг танд санал болгож барилгадаа 3 жилийн баталгааг өгөх болно. Ингээд хаяг дуулгыг Чингэлтэй дөрөв 4-р хороо 32-ын 23 тод утас 9910 тэг 611 9668 9886